За сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач хаанаас оролцож байгаа вэ? Сайн байна уу? Би Орногов аймгийн одоо сайн шин суммаас оролцож байгаа. Тэгээ нэгдүгээр сургуулийн 11-ийн гэнг суралцдаг. Тэгээ намайг Бямцаа гэдэг. За баярлалаа. Бас холоос орж оролцож байгаа хүүхэд байна. За Бямцаягийн маань тайлбар нь калин сульфат, кальцис гэсэн сэдвтэй юм байна. За энэ дээр явж байгаа процессын талаар, бүтээлийн талаар нэг дэлгэрэнгүй тайлбарлавал. Би туршилт нь катионыг одоо дөлний өнгөөр таних тийм туршилт хийсэн байгаа. Тэгээд ерөн бол дөлний өнгөөр ямар бодис вэ гэдгийг таних тийм туршилт байхгүй юу? Ерөн бол энэ одоо дөлний өнгөөр таних юм бол нийлyaгаа өнгө үзүүлж байгаа зү. Энэ нь харин калин гэсэн бодис катион танигдж байгаа. Тэгээд энэ нь харин тоос хуулаа өнгө үзүүлж байгаа энэний катион кальц гэсэн одоо дүн гарч байна. Тэгээд энэ ногоон өнгө буюу энэний катион зис гэсэн тэгээд бодисуудыг таньж чадж байна гэсэн. За ерөөдөө манайхаас энэ зохион байгуулж байгаа Chemistry Бото 2024 гээд энэ бас 23 онд зохион байгуулагдсан. Тэгээд тэнд оролцож ирсэн үү? Үгүй. Ерөөдөө энэ арга хэмжээний талаар хаанаас мэдээлэл авч оролцсон бэ? Тэгээд хэдий хэр хугацаанд одоо бэлдэж энэ зураг бүтээсэн бэ? Анх бол химийн багш би даалт гэдэг ийм юу тэмцээнд оролцох гээд тэгээ би даалтынхаа оноо гаргах гээд оролцсон. Тэгээд 2 хоногийн турш хим дээр катион анион таних гээд баг хичээл үздэг. Тэгээд өөрөө ингээд таниад өнгөө гаргаад туршилт хийгээд үзээд би даалтаа гаргачих гэж бодоод тэгээд энэ туршилт хийсэн. За тэгэхээр энэ бас би даалтаа хийсэн байна. Тэгээд энэ би даалтаа хийж явах хугацаанд энэ зураг авч явах хугацаанд бас шинээр суралцсан зүйл байгаах. Тэр талаараа яриул. Тэр талаар яриулгүй би амар салан байхгүй. Тэгээд нэгт юм хийвэл айгуу тийм хурдан аргаар суралцах боломжтой болов гэж бодсон. Тэгээд нэг сумаар 2 толоо боддог шиг юм болсон дөө. За баярлалаа. Тэгээд одоо удахгүй тэмцээний маань үр дүн гарах гэж байгаа шиг байна. Тэгээд амжилт хүсье.